За сонсогчтой хэлэхэд тийм маань сериусны харагддаг айгу serious харагддаг мөртлөө яг өөртөө нь яриад суухаар тийм айгу ийдэг ингээл бас ингээл хошуугаа унжуулаад ингээл яах өгчийг ярьж. Эхэлж ярьнаа. Сайн мэцхан сонсогчдоо. Hi Tia. Hi. Сайн сонсогчдоо. Бидний 7 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн сэдвээрээ бид хоёр Why so serious? Why so serious? Тийм, юу нь сериусны юм бэ? Юу нь чухал юм бэ? Тийм. Энэ сүртэй юм бэ л гэсэн үг үү? Тийм. Нэг чухал биш сэдвэр чухалцалж ярих гэж байгаа гэж юу? Тийм нөгөө нэг чухал биш сэдвэр чухал юм ярих гэж байгаа. Эсвэл чухал сэдвийг чухал биш юм шиг ярих гэж байгаа. Мөн үү? Чухал юмыг чухал бишээр хүлээж авах. Эсвэл чухал бишийг чухлаар хүлээж авахын ялгаа. Окей. Манай Tia мань хэр чухал вэ? Ер нь чи юмд хэр чухал serious ханддаг вэ? Тэгэл заримд нь serious, заримд нь serious биш. Ер нь намайг амар serious царайтай гэдэг шүү. Тийм. Айгуу тийм ширүүн төрхтэй гэдэг шүү. Тэгэхээр гаднаасаа харахад айгуу тийм serious нэл харагддаг юм шиг л шүү. За сонсогчтой хэлэхэд Tia мань сериусны харагддаг айгу serious харагддаг мөртлөө яг өөртөө нь яриад суухаар тийм айгу ийдэг ингээл бас ингээл хошуугаа унжуулаад ингээл яах өгчийг ярьж. Эхэлж ярьнаа наач. Нэрээ тэгдэж шүү гинэ айгу хаалга өнөөс сонсч ирсэн. Чи айлын баг уу гэж айгуг сонсч ирсэн. Тийм би айлын баг. Би чамайг бас тэгж нөө хүний ингээ гаднах царинаас угаасаа хүмүүс ч ингээл өөрийгөө илэрхийлдэг штеп. Нөө хамгийн таньхуунтайг анх уулзж байгаа тэр сэтгэлдлүүд байдаг штеп тий. Хүнд үлдээж байгаа сэтгэл. Чамайг харгаж ч гэсэн ер нь жоон тийм serious-ний харагддаг шүү гэхгүй. Тий намайг манай нөхөр наваг амар bitch face дээ. Аюулаа танихгүй хүн харуулж айгу bitch face дээ гэсэн. Тэр монголоор яаж зөвлөрүүлэх вэ? Амар ширүүн гэх юм. Ширүүн биш ээ. Тийм маягтай. Ингээл хөмсгөө зангидал. Тийм. Маягтай өшөө өгдөлээ. Beach гэдэг чинь тийм маягтай нэг ингэж мэдтэй. Тий. Тий. Хямсгансан. Тий, хямсгар. Намайг айгу хямсгар. Яа. Чи амар хямсгар харагдсан байна л да. Тий. Гэтэ үгүй тий өөрийгөө тэгж боддгоо шүү дээ. Тэгээ хүмүүст л тэгж харагддаг юм шиг байгаа. Тэгээд одоо яа гэхт. Яа. Тэгэл хүмүүс ч ингээл заримдаа юу яадаг штэ. Чи хэрэг хошин шог үздэг вэ? Хошин шог ер нь одоо comedy, stand up comedy гэл Монгол зөндөө дэлгэрч байгаа ш. Би тэр эдгээр одоо амарчин хоёрыг үзэх айгу дуртай. Тиймэрхүү comedy чи ер үздэг вэ? Хаяа нэг үзнэ. Ер нь бол яг өөрийнхөө цаг байвал ер нь үзэн, цаг байвал үзэн. Заримдаа нэг дуртай comedian энэ special гаргацсан байвал үзэн. Тэгэл өсрэл нэг 10 минутын комеди үзэхэд л тэгэл хангалттай. Яа. Өдөр болон ингээл байнга суугаа үзээд байна гэж байхгүй л тий. Чи тэгээд комеди үзэхлээр шүүмжилж үздэг үү эсвэл яаж үздэг вэ? Үгүй тийм биш штэ гэл яриад тэгж үздэг үү?
тэр талаар бодож байгаагүй юм байна шүү. Гэтэ зүгээр comedy гэдэг чинь угаасаа л хөгжилтэй инээдми Болсон явдал. батлсан явдал stand up гэж тэгж байгаа шүү дээ. Аа. Тэгээд инээдмин гэдэг утгаар нь угаасаа тэгэл инех гэж л үзэж байгаа шүү дээ. Тэгээд гэтээ зарим нь яг бүр үний юм ярьсан бахаар бүр инээд түрээд тийм аа яг хүний амьдралд ойрхон инээд үний юм ярихад Нэр яг тэгдэг штэ гэлөө. Ер нь хүний үний юмн дээр л айгүй жок хийцэн байхад л айгүй инээдтэй. Зарим хүмүүс ч нөгөө хошин шогийн жоохон мэдрэмжгүй гэх юм уу? Зөвхөн мэдрэмжгүй гэж хэлж болохгүй байх та зүгээр хошин шогд нэг дуртай биш үздэггүй хүмүүс бас заримдаа ойлгохгүй штэ. Наад бол чи юу яриад байгаа юм гэж юу эс ингээл айгүй serious нэг хүлээж аваад байдаг. Тэр чинь зүгээр л joke штэ. Тэгээ хүмүүс зарим хүмүүс тиймэрхүү юмыг амар serious нөө өөр дээр хүлээж аваад тусгаж аваад тэр нь жоохон бухимдаад тиймэрхүү юм харагдах гэдэг нэг тэгш нэг шаардлага байд юм уу байдгүй юм уу? Тэгэл тэр тухайн хүний өөрийнх нь л сэтгэн бодох нь л ондоо олцоод л тэгж байгаа бах та. Тийм. Яа миний хэлэх гээд байгаа юм болохоор тэгтээ тэргүүл бидний амьдралд ингээл зөндөө асуудал зөндөө л байгаа штэ. Гэтэл заавалчгүй тийм энгийн жижиг сажиг юмыг өөрийнхөө амьдрал дээр нэмэж стресс болгож яах юм зүгээр л тэрийг жокер нь л хүлээгээд авчих л та. Авччихвэл яасан гэж бодоод тахгүй юу? Гэж мессеж өгөх гээд байгаа. Тий. Зарим нэг жижиг сажиг юм дээр нэг тэгэж амар юм болгоныг хэтрүүлж бити бодож байгаарэ. Зүгээр л энгийн өнгөрөөчжээл гэж хэлэх гээд тахгүй юу? Аха. Яа. Тэгээд гэл одоо би нөгөө үгээ хэллээ. Seriously гэдэг дээр бас ингээл гудамжаар хүмүүс ингээл зөрөөд өнгөрөхөд хүртэл бид нар ингээл заримдаа нэг шүүмжлэх хандлагатай дээ штэ. Энийг тэгчихгүй яасан юм бол ингэчихгүй яасан юм гэл нэг өөрт бүр нэг тийм чухал шаардлагагүй зүйлийг бодож бид нар ингээд амар чухалчилж үзэх гээд байдаг. Тиймэрхүү зүйл дээр бол би зүгээр хүн болгоныг байгаагаар нь хүлээж аваад тэгээ одоо тэр хүнтэй найз нөхд байлаа гэж бодгоо за танихгүй хүний юмыг үзэж харж илаа тэр хүнтэй санал нийлэхгүй байж болно. Зүгээр л тэр хүнийг байгаагаар нь л хүлээж авах хэрэгтэй юм шиг надад санагдаад байдیں۔ Чи тэрэн дээр ямар бодолтой байдаг? Чам тэгжээс удаа бай юу? Удаа би юу ч гэж одоо тэгэл хүн болгон л тэгдэг ш. Угаасаа хажуугаар явсан нэг одоо хүүтэн нэг бороотой өдөр ингээл бас нэмгэн нотой хувцалсан байл энийг амтаа одоо юу нэмгэн хувцалсан ингээл бид нэр бодоод яг өнгөрдөг штэ. Тэр чи одоо serious байгаад байгаа зү. Тэгдэж шүү. Заримдаа хүнийг тэгэж шүүмжлэх нь угаасаа тэр хүний юу өмсөө яагаад явж исэн нь угаасаа бидэнд хамаагүй штэ тий. Яг хоо тухайн чиний тэгэж бодож байгаа чиний л өөрийн чинь л асуудал. Чи тэрийг тэгж бодоо тэгж шүмжлээд угаасаа юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэл яг хөө тэгээ бодоол өнгөрнө. Тэгээд хэрвээ чи энэ бодлынхаа дагуу ямар нэгэн үйлдэл хийх юм бол тэр бодол чинь бий болж байгаа. Тэгэхээр шал хэрэггүй юмн дээр тэгж учир начир өгөөж тэгж нэг serious хандах шаардлага байхгүй. Гэтэ бид нэр яалтчгүй нэг байглаасаа тэгээд өөрсдийнхөө бодолд ингээд мэдүүлсэн юм шиг ингээд толгойд чинь ингээд бодол орж ирж л байдаг. Гарч л байдаг. Гэтэ чи тэрийг яг орж ирээд байна уу, гарч ирээд байна уу, чи шүүмжлээд байна уу, ингээд байна уу гэдгээ чи ерөөсөө өөрөө мэддэггүй штэ. Одоо юу яддаг штэ. Ялангуяа гадаадд амьдардаг хүмүүсийг Монголд байдаг хүмүүс бас жоохон айгуу чухал serious хүлээж авах гэдэг монголоор ярьж чадхаа болсон юм уу? Ямар олон гадаад үг холж ярьд ингээл. Зүгээр урд нь намайг Монголд байхад тэгж ярьдаг байсан. Одоо бас юм өөрчлөгдөж байгаа. Ахалтай хүн болгон гадаад хэлээр яриад тий. Би тэгж бодод л дээ. Тэрийг яах вэ? Тэр хүний дотор нь орж үзээгүй байр байдлын мэдэхгүйж бас хүний тэгж өнгөц харж шүүх. Тэгээд бас тэрийг өөрөө биш юм бол тэр хүний ингээд амар чухалчлал ингэж бодоод ах нь бас жоохон биднэрт өөрт жоохон
өөртөө л нэмж стресс хурааж байгааг нэмэр болвол гэж бодоод идэг. Тэгэл Харин тийм. одоо бид хоёр ч гэсэн ингээл одоо төгдөр чи яриа л дээ Америкт ингээд айгу утцсан болохоор ингээд айгу хольж ярьдаг. Тэгэл манай жаамаа чи ярих гэжсэн үгүй штэ. Тэг бид хоёрын эхний эпизодод бол бас л эвгүй болсон. Гэхдээ маажгаа айгуулаг болж байгаа. Монголоор ерөөсөө ярьдаггүй. Айгу олон жил болсон мөртлөө амар сайжирч байгаа. Гэх мэтчлэн баярлаа. Тий. Би анх энд ирээд Америкт ирээд бас энэ чинь нэлээд удцсан Монгол охин байсан. Тэгээд тэрнтэй цуг руметэд болсон байхгүй юу? Цуг бүрээ түрээсэлсэн гэх юм уу? Цуг нэг өрөө түрээсэлж цуг амьдардаг байсан. Тэгэхдээ тэр найз маань ингээд монголоор зүгээр англи монгол холиол 50-50 аль нь 50-50-аар ингээ ярьдаг байсан байхгүй юу? Тэгээ би тухайн үедээ дөнгөж Монголоос ирсэн яг айгу нэг fresh байсан. Тий, айгу fresh байсан. Тэгээд би тэр найзаагаа чи бүр монголоор ч ярьж чадахгүй юм атахгүй ингээл урдаас нь ингээл англи үг оруулаа хэлжингүүд монголоор хэлж өгвөл урдаас нь нэг сүртэй нэг тэгдэг байсан. Тэгээд одоо ингээд хүн миний урдаас ингээ монголоор засч хэлж өгөнгүүт нь би надад тэр найзад маань ингэж санагддаг байсан байна гэд тэгэж бодогдоод идгийн. Тэгээ яг ингээд Монголд очиод нэг сар болчингууд монгол хэл гайг болчтой. Орчинд нагаа амжиг үзээ. Тий. Айгу тэгээд бидний нөө унган хэл юм чинь тэгэл дорхноо л сайжрна шүү дээ. Сайжрж байгаа сэргэн шүү дээ. Угсаал бидний дотор байгаа юм чинь. Тэгээд яа тиймэрхүү юм одоо жижиг сажиг тий бит хоёрыг мэддэгчээ хүмүүс бас ингээл бас ботсон байж магадгүй энэ хоёр ч гэдэг монголоор ярьж чаддгүй юм уу да гэж бас ботсон байж магадгүй. Тэгээд одоо ойлгосон бахаа гэж. Тий амар чухал хүлээж аваарай. Бит хоёр зүгээр монгол хүмүүс монголоор сайн ярьдаг ойрч жоохон дасгал хийх хэрэгтэй байсан юм байна. Харин тий. Тэгээ өн чинь өөрөө ирэхгүй л ингээл холилдол идэм билээ л дээ хүн орчиндоо дасаад тий. Баян монголоор яриад монголоор хэлж яриад өдөр болгон хийгээд байвал асуудалгүй л ах л та. Тэгэл амьдралыг бол зүгээр маш энгийнээр л харах хэрэгтэй. Юм болгон тэгэж стресстэй юм болгоны чухалчилж авч үзэл өөртөө тааруулах гал өөрийнхөө сонирхолтой нийцүүлэх гэл тэгээд ямар шаардлагагүй. Угаасаа тийм байхгүй. Яг тодорхой хэсэг хугацаанд ч юм уу тодорхой зүйлэл тийм байна уу гэхээс юм болгон тийм байна гэж аахгүй ш. Тийм болохоор аль болох өөртөө л стресс багтай энгийнээр л хүлээж авах хэрэгтэй байгаа байдлыг зөвшөөрч тий. Заримдаа өөртөө нэг ач холбогдолгүй юм ач холбогдол өгöd авах шаардлагагүй. Why so serious гэж ааш тээ хоёлаа. Энэ сүртэй юмыг өөр дөрөө тусгаж байгаа юу имзэг юм. Тий. Тэгсэн л үг штэ тий. Гэтэ чи юу сүртэй ингэж хэлж байгаа бол тэр хүн чинь өөрийгөө л өмөрөх гэж юу сүртэй ингэж хэлж байгаа зү. No, үгүй хаа. Тэгвэл эсвэл ярьж байгаа хаана ярьж байгаасаа болох юм болов? Хоёр хүн хоорондоо ярьж тэр хүн ч гэсэн өөрөө яаж хүлээж авч шүүмжлэлийг тэр хүн яаж хүлээж авч тэрнээс нь болно шүү дээ бас тий. Тэр заавалчгүй шүүмжлэл биш баха. Зүгээр л нэг энгийн ярьсамыг өөр дөрөө тусгаж аваад байна уу? Сонсож байгаа хүнийх нь яаж хүлээж авах вэ? Сонсож байгаа хүн л илүү serious хүлээж аваад байгаа. Зүгээр ярьсан миний намайг яриад байна. Тэгэл зүгээр нийт дунд ярьсан юм надад л зориулж хэлээд байна та гэл. Тэгэж айгу өөр дөрөө эмзэглэж хүлээж аваад байдсан шин. Тэрийг би тэгж боддیں۔ Өөрийгөө self-centered гэдэг шүү дээ. Self-centered би төвтэй. Би төвтэй юм болгон өөрөөс нь шалтгаалж байгаа юм шиг, өөрөөс нь болж байгаа юм шиг л юмыг л тэгж өөрөө дандаа сэтгэж боддог. Би тэгсэн учраас энд ингээд байна гэд тэгдэг. Тэгэхээр айгу би төвтэй өөрийгөө айгу их юмд бодцсон хүмүүс л тэгж юм өөр дөрөө юмыг тусгаж авдаг.
гэж боддیں۔ Тэгэж боддог болсноос хойш ер нь л би юмыг өөр дөрөө тусгаж авахгүй байхыг хичээдэг. Хичнээн энэ над дээр хэлж байгаа ч гэсэн би энийг өөр дөрөө тусгаж авахгүй байхыг хичээдэг юм уу? Тэгээд хүний амьдрал чи ингээ боддоо ингээ хүн амьдралынхаа туршид чухалчлаад байвал чухал ингээд цариулаад юм болгоны чухлаар хүлээж аваад байвал нөгөө нэг баяр баясгал байхгүй. тий хаана баяр баясгал байгаа? Where's the joy? Where's the fun? Хамгийн ийм үг гэдэг штэ. Англи үгдэгтэй монголоор би зөв орчилж чадах нүггүй юу? Who had most fun? Ер нь тэр нь л хамгийн чухал. Ерөөсөө л амьдралын явцад хин амьдралтаа хамгийн их баяр баясгал, хин хамгийн их зугаатай өнгөрүүлсэн л хамгийн амьдралдаа хэр их баяр баясгалтай байна тэр хүн л юу н хожиж гин гэсэн үг. тий Сайхан амьдэрсэн. Одоо сайхан амьдэрсны дүгнийг гэх юм бол чи амьдралдаа хэр их аз жаргалтай фан байсан бэ? Joy болсон бэ? тий. Тэрийг л жинхэнэ амьдрах гэдэг юм байлаа. Тэгээд яа би бол наацанд чинь санал нийлж байна. Гоё үг байна гэж. Хүн уусаа яах гэж төрдөн баяр баясгалтай аз жаргалыг мэдрэх гэж л амьдарч байгаа шүү дээ тий. Ямар нэгэн зүйлээс аз жаргал өөртөө таашаал авах гэж. Тэгэхгүй юм болгоны чухалчлаас сериэс хүлээж аваад ах юм бол тэр аз жаргал чинь ундарч гарч ирэхгүй байхгүй шүү дээ тий. Юу яа чи түрүү нөгөө бид нар эмзгээр хүлээж авах уу, чухалч хүлээж авах уу гэж хоёлаа яриад байгаа штэ. Тэрэн дээр ийм юм билээ. Найзан зүгээр өөрийнхөө experience дээр ярихад би одоо ер нь тийм alopecia areata гэдэг нэг өвчтэй байхгүй юу? Аха. Ингээ ус маань монголоор юу гэж орчуулах вэ? Халцрах эмгэг гинэ. Окей. 2014 оноос би нэг alopecia areata гэдэг. Аха. Тэгтээ энэ дотор айгу олон төрөл байдаг, нэг 4 том төрлөөдийн. Минийх болохоор яг тэр areata гэдэг юм нахгүй ингээд patch болж ингээд хэсгээр ингээд бөөрөнхий нэг зоосны хэлбэртэй ингээд толгооных энтэнд ингээд бөөрөнхийлж ус нь халцарч ундаг. Ийм өвчтэй тулгарсан. Тэгээд тэр үед бол миний сэтгэл санаа бүр амар хэцүү байсан. Үсээ ингээд нуух гэж оролцсон. Тэгээл сүүлдээ нөгөөх нь хитрхи ихээр унаад ирэхээр ингээл нуугдаж дарагдхаа болж байгаа юм чинь тэгэхээр ингээл үсээ хусахаас өөр аргагүй. Тэг ингээл үсээ хусангууд чинь нөө гадны хүмүүс намайг юу гэж харж байгаа бол тий намайг одоо өвчнөд намайг ингээ юу гэж бодож байгаа бол би ингээ онцгүй харагдж байгаа болоо тий. Эмэгтэй хүнд ч үс айгүй чухал шлээ. Нөө үс сайхан бол зүс сайхан гэж тий. Тэгэл ингээ үсгүй алчгаар чинь надаа айгүй юу сэтгэлийн бүр амар гутралд орсон. Миний үс ингээ урахгүй бол яана гэл би юунаас болоод унчив яач вэ би яагаад миний үс ингэ тийм бол айгүй хэм бодоод стресстэй л тэгээд нөө гадны хүмүүс чинь намайг бас ингээд намайг харахлаар тэр надад амар хэцүү байдаг байсан. Чи яагаад үсээ усцсан ингээл надаас хүн асуухаар надад айгүй хэцүү байдаг байсан. Зарим хүмүүс чинь шууд асуу штэ. Чи яац ийц ингээл тэгээд ер нь 14 оноос хойш 19 он хүртэл би ер нь халдсан байсан. 7 хоног болгоо ингээл үсээ хусаал тэгээд тэгээ ярих юм бол зөндөө юм байгаа. Тэгээд тэрийг би яагаад сүүлийн үед ингээд айгүй стрессгүйгээр өөрийгөө ингээ хүлээн зөвшөөрсөн бэ гэхээр гүн гэдэг юм л дээ. Би энэ өвчнөхийн талаар бодоол тий. Би энэ өвчин нэгэнд туссан. Яг яагаад туссан бэ? Би тэрийг нь оллоо гэхэд би тийшээ буцаж цаг руу ухарч очиод би янзалж чадахгүй штэ. Тийм болгоор тэр өнгөрснийг ол угаасаа март тэрийг сөхөд хэрэггүй угаасаа март. Яг одоо би өнөөдрийн амьдралдаа л амьдарч байгаа. Өнөөдөр би өөрийгөө хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ өвчнөө хүлээн зөвшөөрөх ёстой. Ингэжээш нөө миний сэтгэл тайвшраад. Тэгээд цаашдаа яах вэ? Юу хийх ёстой вэ? Тэгээд цаашдаа би энийг яаж эмзгээр биш өөрийгөө хүлээн зөвшөөрч ингэж юу гэдэг өөрийгөө хүлээн зөвшөөрөх вэ гэдэг чинь айгүй чухал юм билэ. Тэгээ би өөрийнхөө байгаа байдалтай дасаад өөрийгөө хүлээн зөвшөөрөөд ингэснээс хойш баг миний амьдрал айгүй гоё болж эхэлсэн.
Сэтгэл маань ингээ хөнгөрөөд би өөрийгөө харах үнцгэн би өөрийгөө ингээ амар unique болгож хардаг болчт юм лээ. Одоо нэг хүн болгон unique, you're unique гэж ярьдаг штеп. Хүн болгон онцгой гэл тээ. Яг тэр үгийг бүрэн утгаар нь ойлгож байгаа байхгүй. Би халдсан болохоор би ингээ unique байгаа юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд тухайн үедээ би нэг print modeling хийх гэж оролдож исэн. Одоо монголоор гэдэг үлээ фото модель болох гэж оролдож исэн. Тэгээд яг Америкт ингээл хэд удаа зураг авалж байгаа. Тэгэл үсээ хусаж эхэлснээс хойш миний бүр амар ихсэн. Booking чиний нөгөө онцгой өвөрмөц байдал чинь улам дэлбэлэл, улам цацраал. Тэгээд radiating. Тийм. Тэгсэн чинь би яасан гэхээр би үсээ хусгаас өмнө би тэр моделийн ажлаа би нэг ингээд сүртэй чухалчилж үздэггүй байсан байхгүй юу. Тэгсэн чинь үсээ хусаад ирсэн чинь бүр ингээд цаанаасаа над руу ингээд хүмүүс тийа ингээд зураг авалт хийдэх юм хөө гэд ингээд айгүйх тийм бүк хийх санал ирээд тийм болчтой юм лээ. Тэгэхээр хүн яг өөрийгөө own хийж өөрийнхөө байгаа байдалтай эвлэрэх айгүй чухал юм билэ. Тэр нь таны сэтгэл санаанд бүр айгүй амар болд юм билэ. Тэгээ ингээд сэтгэл санаа тайван нэг зүйлд ингээд санаа заахгүй болоод ирэхээр чи ирээдүгөө ингээд өөрөөр харж эхэлт юм билэ. Тэгвэл ингээд би гунж гутраал одоо би яана миний үс ингэчлээ одоо эмчилгээ домлогоо юу байна гэл ингээд гутраад ах юм бол ингээд гутарсан хിവэр амьдралыг гутрангаар л харна штэ. Тэгэхгүй би яг энэ дээрээ одоо л би өөрийгөө хүлээн зөвшөөрөөд би цаашдаа яах ёстой вэ гэнгээ бодоод ирэхлээр ингээ зүгээр бодоод зүг тийшээгээ яваад эхэлт юм л дээ. Тэгээ би яг хүмүүст бас амьдралд бас юм чухал биш чухал зүйлийг чухал бишээр харах нь бас чухал юм байлээ шүү. Зарим зүйлдээ. Тийм. Тэгээд би нэг ингээ 4-5 жил ингээ халзан явсан гэдэг байгаа штэ. Тэрний дараа би одоо сая баг хүүгээ 2019 онд төрүүлсэн байхгүй юу. Тэгээ 19 оноос хойш би үсээ ахиж хусаагүй ингээ ургуулад эхэлсэн. Тэгсэн чинь ингээд үс маань одоо ингээ айгу гоё урагч байгаа. Тэгээд тийм айгу гоё үстэй өтгөн хар торгон үстэй ингээд харахад бид хоёр ч цуг байдгүй штэ. Тэгээд тия бид хоёр анх 2010 онд танилцсан уу? 2010 онд танилцсан. Тэгэхээр тия маань айгу урт хар үстэй байсан. Тэгээд айгу блонд үстэй байсан. Тэ айгу блонд үстэй айгу гоё харагддаг. Тэгэл харагддаг манай найз хүртэл тиягийн утасны дугаарыг асуугаал. Нэр тэгсэн шүү дээ. Би нэг санаад байдгийн би нэг Чикагод нэг очсондоо. Тийм. Чикагод очиод уулзсан. Тий нэг уулзсан. Тэгэхэд чи ирсэн шүү дээ. Тэгээд тухайн үед чи халдсан байсан. Би зүгээр ингээд чамд юу тохиолдоод юу болоод байгааг би мдээгүй байсан. Тэгээ би тийгээс асууж ирсэн. Чи яагаад үсээ халдсан болгоцсон ингээд би тэгээд юуч бодоогүй тэгээ асуусан. Тэгээд тэрэндээ айгу харамсдаг. Тэгээд намайг уучлаарай. It's okay. Наас ингэж бодоогүй шүү. Яг тэр наад перспектив чинь ахгүй одоо чи ингээд асуусан тий. Яг тэр асуусан үед чинь би юуч бодоогүй. Бодгоо болчих хэрэгтэй юм билэ. Тэр нь надаа амархгүй юу. Тэгэхгүй ингээл асуусан хүн болгоныг би намайг ингэчлээ. Намайг өвчтөй ингээ мэдээд асуучлаа. Намайг өвчтөйг мэдгүй асуучлаа гэх тийм талаар нь юусоо биш зүгээр чи яагаад халдсан байгаа. Угаасаа би халдсан байгаа нь тодорхой юм чинь тий. I just like it or I just had to do it. That's it. Тэрнээс илүү юм бодоод хэрэггүй. Тэр нь амар юм билэ. Тэгээд харин би энийг бас нэг фан талаар нь фан жаахтай. Энийг би бас яаж өөртөө хүлээж авсан. Одоо нөө октод чинь ингээл бид нар үсээ ингээл гоё урт ургацсан байхад нь тайрхаа зайгаал, тайрсан байхад нь ингээл урт ургахын удаан амар хүлээгээл төвчж чаддггүй те. Тэгснэ нэг шар олгоод улаан болгоод янз бүрээр болдог штэ. Халзан байхын нэг давуу тал нь чи үсээ бүр яаж засч болно бүр олон төрлийн би бүр парикаар тоглодог байсан. Өөрөө ч тийм юм дайгуу дуртай. Тэгэл нэг ягаан ус авч зүгээл шар ус авч зүгээл уртыг зүгээл богинохныг зүгээл тийм өөр яг тиймэрхүү талаар ингээд бас хараад те өөрийгөө ингээд өөрчлөө ихийг бодуулаас зүгээр юм байлээ. Өөр нэг ертөнцийн хаалга нэгдэл те өөр үнцгийн хаалга нэгдэл зөндөө олон юмнууд ингээд there's so much for you to explore. Тийм шүү дээ. Тэгэхээр хүүхнүүдээ залуучуудаа
Тэг ямар нэг юм тохиолдсон бол тэрийгэ битгий ингээд одоо нэгэнд болоод өнгөрсөн юм чинь битгий ингээд гунж гутар тэрийгэ ингээд you just have to own it гэх одоо монголоор юу гэх юм. Эвлэр Зүгээр. өөрийгөө хүлээн зөвшөөр. Тэ. Тэгээ Эзэм эндээ тэгээ эзэн бол өөртөө эзэн болж байгаа байхгүй юу? тий эзэмш тэрийг эзэмш бүр Яг үнэ. Өөрийгөө эзэмш өөртөө эзэн бай гэдэг чи одоо тэр л юм байна л да. Тэгээ ингээд ирэхлээр чинь чиний амьдрал тохиолдсон ингээд зөндөө л олон асуудлууд гарч ирэн тэднээс ядаж ингээд зарим нь чи өөр ингээд юу өөрчлөөд багасчих юм бол чамд амар надад л тийм санагдсан. Ингэж байгаа штэ ингээд юм одоо ингээд чамд нэг юм онцгой юм тохиолдсон байгаа штэ тэгээ тэрийгээ чи ингээл яагаад ингэж юу яагаад ийм болчихж байгаа ингээд асуугаад улам ингээл өөрийгөө төөрөгдүүлэл улам зангираал баха олон зангиралцсан оролцсон юм байсан. Тэрийгээ чи өөртөө эзэн болоод өөрийгөө хүлээн зөвшөөрөөд миний ингэж тохиолдсон мэдээж магадгүй энэ ингээд болох бастай байсан юм ч байж болно. Миний хувь тавилан байсан ч байж болно. Гэт хүлээн зөвшөөрөөд эзэмшингүүд нөгөө нэг чангарсан зангирсан юм маань сулраад нэг тавигдаад сулраад шулуун болоод unravel you know. Наад чи сая яг нүдэнд харагдлаа шүү дээ. Ингээл ийм барьцалсан юм байжсэн ингээл бүгд дээр ингээл сулраал ингээ гоё шулуун. Яа. Сонсогчдоо яг саяны ярьсан яриг та төсөөлөд нэг бодоод үзээрэй. Айгүй гоё харагдаж байна. Тийм шүү дээ. Ингээл улам чангалаад дотгошоо хумигдаал өнгөрсөн рүүгээ улам ингээд яваад байх юм бол тэр зангилаач улам дотгошоо ингээд чангараал байна. Тэрний оронд ингээд тэрийгээ суллаад ингэх юм бол гоё болохны амьдрал гоё шүү. Одоо юмыг яаж мэдгүй бас над руу хүмүүс бичтгэл байна. Би alopecia-тай юм аа. Ямар арга хэмжээ авах уу? Чи юу хэрэгэлсэн бэ гэх хүмүүс асуудیں۔ Тиймэрхүү хүмүүс байвал бас над руу холбогдож болно. Би бас нэг хүн болгоны нэг төрөл шалтгаан өөр ах л та. Гэхдээ яг уу бас энд чинь нөгөө сэтгэл санаа айгуу чухал байдаг. Сэтгэл санааны талаар ч юм уу эсвэл бас би өөрийнхөө хэрэгэлсэн зүйлийн талаар бас метод тийм зөвлөгөө өгч болно. Тэгээд хандараа тийм маань зөндөө мэдээлэлтэй байх гэж байгаа угаасаа. Саяхан 2 жилийн өмнө 2018 онд намайг Хятадд байхад ээжээс дуудлага ирээд ээж тэгээд тухайд Монголд байсан. Монголд ээжээс дуудлага ирээ ээж тэгээд осолд орчлоо ээж нь осолд орчлоо гэд тийжилжсэн байхгүй юу одоо эмнэлэгт байна гэхдээ миний охин санаа зовлтгүй. Яасан гэсэн чинь ээж маань нэг автобусанд хөдөө явж агаад автобусныхан дуг нь хагараад oh my god автобус нь өнгөрөөд ээж цонхоор нь шидэгдээд тий би яг тухайд хэцүү байсан тэгээд тэр чимээ яг тэрийг сонсчоо би ингээд яахаа мэдгүй гинт шоконд ороо тэгээд айгу хэцээсэн уйлал тий ингээд яг ингээл ерөөсө бэлэн бис байсан болохоор айгу хэцүү тэгээд яахаа мэдгүй тэгээ би өөрийгөө яаж тааршруулсан гэсэн чинь би ингэсэн өөрийгөө амьдрал угаасаа амьдралд ингээ юу ч болж болзошгүй юу ч болж болзошгүй инээс 7 дор юм болж болно инээс 7 дор юм болохоо чи ингээд байх ч юм уу чи яах ч байгаа ингээд одоо яах хэвтэй гэд тэгээд яг шийдвэр гаргах шаардлагатай болсон. Яа, амьдралд юу ч тохиолдож болно. Яг тэр ч үнэн байхгүй юу? Өнөөдрийн тохиолдож байгаа зовлонгоо бид нэр зовлон гэж бодож ивэл сэтгэлээ төвлөрүүлэх юм болно. Тийм. Инээс ч илүү юм болно. Тэгэхэд чи ингэж байх гэдэг юм уу гэдэг чи яг үнэн байхгүй юу? Найзад нь ч яг нэг тиймэрхүү сэтгэл төрж исэн. Тийм. Окей. Бас нэг айгу юмд юун serious ханддгийн юун чухалын юундаа стресстэй байгаа гэж тэрнээс ангижрах тэр стресснээс ангижрах нэг мотивац байдгийн. Тэр нь болохоор ингээд би ингэж боддог байхгүй юу? Чи нөгөө Carl Sagan гэх cosmologist-ийг сонсч байсан уу? Яа. Carl Sagan тэрний нэг баримтат кинонууд байдаг байхгүй юу? Тэрийг үзсэн. Тэрэн дээр зүгээр ингээ окторгон ертөнцийн тухай баримтат кино. Би тэрийг үзэх аягүй дуртай. Яагаад гэсэн чи яагаад чи миний нөгөө
ертөнцийг харах үнцэг, миний амьдралыг харах үнцгийг өөрчилж өгдөг надад. Энэ тэрэн дээр ингэж байгаа байхгүй юу? Ингээд дэлхий далайн эрэг дээр хийлсний нэг ширхэг нь л дэлхий болж байгаа байхгүй юу? Вау. Бидний амьдрал баг дэлхий өөрөө өөрсдийн жижигхэн юм байгаа байхгүй юу? Тэрэн дээр нэг өөрийгөө бид нэг өөрсдөө айгүй сүртэй хүлээж авал өөрсдөө бидний амьдралын амар чухал юм шиг хүлээж авах нь айгүй өрөөсгөл гэж боддог. Тэгэл юун сүртэй гэж бодох нь угаасаа it's true. Yes. Тэр юун дээр нас наадахтай ч адилхан заримдаа жаахан ерөнхийдөө тэгж байдаг. Одоо нэг төрсний дараах амьдрал гэл нэг ярьдаг штэ тий. Тэгэл би тэгж бодیں۔ За тэр төрсний дараах амьдрал эдгээр мэдхгүй би одоохондоо өгч үзээгүй эсвэл урд нь өгснийгээ би одоохондоо санахгүй байгаа болохоор би тэрийг ингэж боддیں۔ За тийм юм болвол болдгол юм байгаа тий. Яг одоо энэ санаж байгаа момент дээр яг энэ амьдралаа л би ингээд гой өнгөрөөчий гэж боддог. Яагаад гэвэл би энэ амьдралаа л мэдэн штэ. Өмнөх амьдралаа би мэдгүй, дараагийн амьдралаа мэдгүй. Тийм болохоор би яг тийм юм болгонд чухал ач холбогдол тэгээд өгөөл тэгээд авахгүй. Яг одоо би санаж байгаа, өөрийнхөө мэдэрч чадж байгаа энэ амьдралаа л гоё байлгая, аз жаргалтай энгийн байлгая гэж боддог. Тэгэхээр яг нэг наад элснээ ширхтэй чинь наад үг чинь надад амар гоё таалагдаад байна л да. Дэлхий ийм жижигхэн байхад бидний бодол санаа бол бүр ингээд элсний жижиг гэж ширхэг болоод байгаа байхгүй юу? Тэр бум дахин жижигхэн гэж. Тий. Тэгээд бодцоор нөгөө бидний сэтгэл агай онгоогоод явчихж байна л да. Ингэж юм байл шүү дээ. Нэг successful амжилтанд хүрэх mindset гэж байгаа байхгүй юу? Амжилтанд хүрэх сэтгэлгээ. Албаныгийн амьдралын процесс, амьдралын одоо project тий хамтран ажиллах, хүнтэй хамтарч ажиллах, бизнес хийх тал дээр чиний бизнес партнер чинь нэг юмыг чамд таалагдахгүйгээр хийсэн бол энэ чамаас болоод тэгж чамд таалагдахгүй ингээд буруу хийсэн байхад чи тэрийг шууд буруу хийчлээ гэж хүлээж авах хэрэггүй гэдэг юм байлээ. Хамгийн эхлээд энэ хүн санаандгүй хийсэн байна уу гэдгийг эхлээд заавал шалгах хэрэгтэй гэдэг чийсэн. Тэрэн дээр бизнес хийх тал дээр одоо нөгөө хүн чинь ингээд хүн санамсаргүй бас алдаа гаргаж болно шүү дээ. Тэрийг ингээл айгүй чухал хүлээж аваад энэ нэстэ намайг мэдсээр ээжиж албаар ингэж гэж бодох биш те. Нөгөө хүнээс яг лавлж те тэр хүн алдаа гаргаж санамсаргүй ингэчвүү гэл. Одоо би нөгөө эртээ нөгөө чиний эрэс хийсэн юм би асууадсэн чи албаар ингэж оруулсан уу эсвэл ингээ мартцсан уу гэд би чамаас асууадсэн шүү дээ. Одоо тэр чинь л ахгүй юу? Тий. Мөн үү? Мөн. Хүн мартсан байж болно. Алдаа ямар нэгэн асуудал юу гэх ямар заавал нэг ард нь ямар нэгэн шалтгаантай байгаа. Тэгээд тэр шалтгааныг чамаас болоогүй шалтгаан байж болно шүү дээ. Тэгээд тэрийг өөрсдөө тусгаж авч хүлээж авч болохгүй шүү. Тэр нөгөө нэг партнеринг бизнес хийж байгаа хүмүүст бол чухал. Тийм залуу хүмүүстэй бит хоёрын хэлэх гээд байгаа мессеж нь бол юмыг чухалчилж битгий хүлээж аваарай. Өөр дээрээ тусгаж болохгүй шүү. Хамгийн түрүүнд хүн хамгийн эхлээд одоо автоматар ч юм уу шүү өөр дээрээ тусгаж авч ойлгох гэдэг шүү дээ тий. Аль болох тэгж тусгаж авахгүй байхыг бодоорой. Тийм зүгээр энгийн байгаагаар нь юм чинь тэгэл энгийн байх тусмаа л маш ойлгомжтой байдаг штэ. Тэгэхээр бүгдээрээ амьдралдаа маш энгийн нэг нь л бид нэр энэ амьдрал энэ насаа дуусхаас хойш те эндээ гоё enjoy болоод хүн юугаа тарин түүгээ аавна гэдэг штэ. Тэр шиг ингээл найз нөхөд хажууныхаа хүмүүс ойр дотны үр хүүхдүүдэд гоё дурсамжуудыг үлдээж амьдрах нь л чухал. Амьдарч явах энэ олзын амьдралаа чи ганц л амьдрах шүү дээ. Ганц л амьдрах учраас аль болох аз жаргалаар дүүрэн хөвчлөлтэй явдал аз жаргалтай моментуудаар дүүрэн өнгөрөөцгөө дурсамж дүүрэн үлдэж байгаа хүмүүстэй гоё дурсамж дүүрэн. За өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Та манай подкастуудыг Anchor, Breaker, Spotify, Google Podcast дээр сонсох боломжтой байгаа шүү. Мөн All About Everything Podcast гэсэн хаягтай Instagram, Facebook page дээр мань follow хийж лайк даран биднийг дэмжээрэй. Манай цуг цаашдаа
өшөө олон хэрэгтэй болон сонирхолтой зүйлсийн талаар ярих болно. Биднийг дэмжсэн та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Түр баяртай.